Сайн байцгаана уу? Та бүхэндээ бичлэг үзэж байгаа үеийн мэндийг хүргье. 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр. Өдрийн 13 цагийн орчимд Парисын 15 дугаар дүүргийн нэгэн жижиг ресторанд Hervé Laforge гэгч найзаагаа хамт сууж байлаа. Тэр хоёр Michel Laforge өөрөөр хэлбэл Hervé-гийн эхнэрийг хүлээж байсан. Тэд хамт өдрийн хоол идэхээр тохирсон байв. Гэвч Michel ирсэнгүй. Эхэндээ Hervé жаахан л хоцорч байгаа байх гэж өөрийгөө тайвшруулахыг хичээсэн ч минут өнгөрөх тусам энэ хоцролт энгийн зүйл биш мэт санагдаж эхэлжээ. За учир нь Michel нөхөртөөгөө одоо байнга холбоотой байдаг, өдөрт хэд хэдэн удаа уцаар ярьдаг, хэрэг хоцрох юм бол заавал урдчилж хэлдэг хүн байв. Харин тэр өдөр тэр огт залгаагүй. Өөрөө товлсон уулзалтандаа ч ирсэнгүй. Hervé суудалтаа тайван сууж чадалгүй рестораны цонхоор гадагш дахин харж байлаа. Тэр хаалгаар орж ирэх хүмүүсийн дундаас эхнэрийгээ хайж одоо л ороод ирэх байх гэж хүлээсээр байв. Гэвч Michel харагдсангүй. Тэгэд Hervé эхнэр рүүгээ залгаж эхэлсэн. Нэг удаа, хоёр удаа биш. Нийтдээ 16 удаа залгасан ч утсан дуугархаас цаашгүй хинч авсангүй. Энэ нам гүн байдал үргэлжлэх тусам түүнд айдас төрж эхэлдэг. Hervé яагаад ингэж их төгссөн бэ гэвэл Michel одоо түнхний асуудалтай байсан юм байна. Зарим үед түүний түнхэн гинт өвдөж хөдөлж чадахгүй болох бүр төр зуур саажилттай мэт байдалд орох тохиолдол гардаг байсан юм байна. За тиймээс Hervé магадгүй одоо гэртээ унчсан юм биш үү, босож чадахгүй хэвтэж байгаа юм биш үү гэж бодож эхэлсэн байна. За ингээд тэр найзтайгаа хамт ресторанаас гарч гэр лүгөө очихоор шийддэг. Hervé-гийн гэр ресторантай ойрхон ердөө 200 орчим метрийн зайд байсан тул тэд нэг их удалгүй байрныхаа үдэнд ирцгээжээ. За Hervé 3 давхурт гарч хаалгаа онгойлгодог. Тэгээд хаалганы дотортаа л эхнэрийн түлхүүр зоолттой байдаг. Гэвч гэр дотор нам гүн байв. Hervé эхнэрээ дуудсанд ямар ч хариу өгсөнгүй. Тэр зочны өрөө, унтлагын өрөө, ажлын өрөө бүгдийг шалгасан ч Michel байсангүй. Тэгээд тэр эцэст нь угаалгын өрөө рүү очдог. Угаалгын өрөөний хаалгыг онгойлгон ороход түүний нүдэнд аимшигтэй дүр зураг туссан байна. Hervé өөрийн ирэхгүй чангаар орилжээ. Түүний эхнэр 64 настай Michel Laforge бананд усан дотор хэвтэж байлаа. Гарт нь усны синс байсан бөгөөд энэ дүр зураг цахилгаанд цохиулж нас барсан мэт харагдаж байв. Ус, синс, ван. Бүгд яг л осол эсвэл амиа хорлолчиг харагдахаар байлаа. Гэвч Hervé үүнийг хараад дотроо огт өөр зүйл мэдэрсэн. Тэр энэ бүхнийг ердийн осол гэж бодсонгүй. Түүний хувьд гэр дотор байгаа зарим зүйлс хитрхи зохион байгуулалттай мэт санагдаж байж. Тэр үед түргэнийхэн дуудлага авч хэргийн газарт ирсэн. Тэд шууд угаалгын өрөө рүү орж Michel-ийн биеийг шалгасан ба бие нь аль хэдийн хөссөн байлаа. Удалгүй 15 дугаар дүүргийн цагдаа нар ч ирдэг. Тэдний хувьд ч эхэндээ энэ нь ахын осол шиг харагдаж байв. Магадгүй Michel бие нь муудаад эсвэл тэнцвэр алдаад баан руу унсан байж болох юм гэсэн хувилбарч эхэндээ боломжтой мэт санагдаж байлаа. Гэвч мөрдөгчд хэргийн газрыг илүү сайн ажиглаж эхлэхэд энэ хувилбар үндэслэлгүй болсон. Хэрвээ хүн үсээ хатааж байгаад гинэт байн руу унсан бол ус хаасайгүй цацрах ёстой. Гэтэл угаалгын өрөөний шалхуурай, ус цацарсан мөр, норсон хэсэг байхгүй. Бүх зүйл маш цэвэр, маш эмх зэгцтэй харагдаж байв. Үүнээс гадна Hervé нэг зүйл хэлсэн нь Michel түнхний өвчнөөсөө болоод баананд хизээч ордоггүй зөвхөн шүршүр хэргэлдэг байсан гинэ. За дараа нь гэр доторх өөр хэд хэдэн зүйл мөрдөгчдийн анхаарлыг татсан. Унтлагын өрөөний шүүгэн дээр Michel-ийн ээжийн зурагнууд ил тавигдсан байсан. Түүний ээж 4 жилийн өмнө нас барсан ба эдгээр зурагнууд ердийн үед далд байдаг байсан ч тэр өдөр ил гарсан. Бүр хүний анхаарал татахаар тавигдсан мэт харагдсан байна. Мөн Michel-ийн ажлын ширээн дээр хүн нас барсан тохиолдолд ямар албан ёсны бичиг баримт бүрдүүлэх, ямар ажиллагаа хийх тухай материалууд байсан. Энэ бүхэн талигаач ихийнхээ тухай бодож байгаад амиа хорлсон байж магадгүй гих сэтгэл төрүүлэхээр байдаг. Гэхдээ түүний ойр дотны хүмүүс үүнд итгэсэнгүй. Тэдний хэлснээр Michel бол сэтгэлээр унсан, амьдралаас залхсан хүн биш, харин ч маш хөвгөлтэй, амьдралд дуртай, эрч хүчтэй эмэгтэй байсан гин. Тэр үед Michel амьтдын хэрэгсэл зардаг, дэлгүүр ажилуулдаг байсан бол нөхөр Hervé нь малын эмч. Тэд ойрын үед Сенегал улс руу аялахаар явах онгоцны даспор хүртэл авсан байжээ. Тиймээс гаднаас нь харахад Michel амьдралаа дуусгах шалтгаан байхгүй мэт байлаа. Ингээд түүний өхөл улам бүр сэжигтэй болж албан ёсоор мөрдөн байцаалт эхэлдэг. Мөрдөгчид хэргийн газрыг хамгаалтанд авч бүх уул мөрийг хадгалахын тулд орон сууцыг тусгаарласан. Бидний анхаарлыг хамгийн түрүүнд татсан зүйл бол үүдний хэсэгт байсан маш жижиг цусны туслууд, галтгооны угаалдуураас үс наалтсан цусны бүлэгнэл байв. Үүнийг шинжилгээнд явуулахад тэр нь хохирогч Michel-ийн цус болох нь тогтоогдсон байна. Мөн тэд Blue Star гэдэг одоо цус илрүүлэх тусгай бодис ашиглан тэдний байрыг бүхэлд нь шалгасан. Тэгтэл хаалганы цоожинд зоолттой байсан түлхүүр дээр, хаалганы босгон дээр, үүдэнд байсан гольфийн цохиуруудын доор цусны мөр илэрдэг.
Дараа нь коридорт чирэгдсэн улмөр тодордог. Энэ нь зүгээр нэг туссан цус биш, харин цустай зүйл эсвэл цус гарсан хүний биеийг коридороор чирсэн мэт харагдаж байв. Цайруулагч бодисны савн дээр мөн шүүрэн дээр цусны улмөр байсан. Энэ нь хэн нэгэн хэргийн газрыг цэвэрлэж цусны улмөрийг арилгахыг оролдсон байж магадгүй гэсэн маш хүчтэй тамгийг төрүүлдэг. Энэ бүхэн амиа хорлолтч биш, энгийн осолч биш гэдгийг улам тодорхой болгож байлаа. Тэгээд мөрдөгчд угаалгын өрөөрөө хүрдэг коридорын ойролцоо жижиг номын тавиур дээр байх нэг лааны суур олсон бөгөөд тэр нь хэрэгт ашиглагдсан байх магадлал өндөр байв. Маргааш нь буюу 2011 оны 12 дугаар сарын 14-нд Парисын шүүх эмнэлгийн хүрээлэнд задлан шинжилгээ хийгддэг. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр Мишель цахилгаан зохиулж нас бараагүй тогтогдсон. Цахилгаан зохиулсан хүний биед их хөвчлэн цахилгаан орсон болон гарсан цэг илэрдэг гинэ. Харин Мишелийн биед тийм улмөр байгаагүй. Иймээс үсний сэнс түүний үхэлтэй шууд холбоогүй гэж дүгнсэн байна. Харин өөр шинж тэмдгүүд илэрсэн, ам орчимд нь хөөс байсан, хумс нь хөхөрсөн, хамгийн гол нь уушгинд нь ус байсан. Энэ нь түүнийг живж нас барсан гэдгийг харуулж байв. Гэхдээ тэр шууд живээгүй бөгөөд түүний гавлын ар хэсэгт нь мохоо зүйлээр хүчтэй зогсон байж болох шарх илрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Мишель эхлээд толгойдоо хүчтэй цохилт авч дараа нь баананд живж нас барсан гинэ. За ингээм мөрдөгчдөд нэг зүйл тодорхой болсон нь Мишель амиа хорлоогүй, ослоорч үхээгүй. Тэр алагдсан. Харин үс хатаагч, ил тавьсан оршуулгын бичиг, баримт, ээжийнх нь нас барсны зураг гэд бүх зүйл энэ аллагыг амиа хорлолт мэт харагдуулахын тулд зохион байгуулсан байж болзошгүй болов. Задлан шинжилгээгээр үхлийн цагийг тодорхой хэлж чадаагүй ч утасны мэдээлэл тус болсон байна. 12 дугаар сарын 13-ны өглөө Мишель 10 цаг 03 минутанд нэг найз руугаа буюу урлагийн галеретэй холбоотой хүн рүү залгаж дууд мессеж үлдээсэн байна. Харин тэр хүн хагас цагийн дараа 10 цаг 32 минутанд эргэж залгахад Мишель уцаа аваагүй байна. За үүнээс хойш түүний бүх дуудлага шууд дууд шуудан руугаа шилжсэн байна. Тиймээс цагдаа нар Мишель тэр өглөө 10 цаг 03 минутаас 10 цаг 32 минутын хооронд алагдсан байх магадaltaй гэж үзсэн. Дараа нь мөрдөгчд хохирогчийн ойр дотны хүмүүсийг дуудаж байцаалт авдаг. Гэвч байцаалтын явцад Мишелийн өөр нэг дүр төрх гарч ирсэн. Тэр зөвхөн хөгжилтэй, амьдралд хайртай эмэгтэй байгаагүй бөгөөд тэр ноёрхох дуртай, маргаанаас зүгтдэггүй хүн байжээ. Түүний эгч хүртэл түүнийг ирвэс шиг гэж тодорхойлсон байна. Өөрөөр хэлбэл хэрвээ түүнд ямар нэг зүйл таалагдахгүй бол дуугүй өнгөрдөггүй, шууд тулж ярьдаг, заримдаа маргааныг маш хурцтмал болгодог байсан гин. Түүний охин ч мөн ийм зүйл ярьсан. Охины мэдүүлснээр Мишель заримдаа нөхөртөөгөө, охинтойгоо бүр ач зээ нартайгаа хүртэл ширүү маргадаг байжээ. Гэрт хашгираан заримдаа хүчирхийлэлч гардаг байсан. Мөн Ягвэ нэг удаа энэ харилцаанаас залхаж явах тухай бодож байгаагаа хэлж байсан гэж мэдүүлсэн байна. Үүн дээр нэмээд Мишель мөнгө их зарцуулдаг хүн байсан нь илэрсэн. Тэр сайхан тансаг амьдрал дуртай, ресторан, массаж, үнэт идэл, гадаад үзмж, тансаг хэрэглээнд мөнгөө харамгүй зарцуулдаг байв. Харин нөхөр Ягвэ мал эмнэлгийн клиникийн нээхийн тулд банкнаас их хэмжээний зээл авсан бөгөөд илүү том байртай клиник байгуулахыг хүссэн ч бизнес нь хүсснээр нь болоогүй байна. Ингээд санхүүгийн байдал нь маш хүнд болж түүний компани шүүхийн хяналтанд орсон ба 400 мянган еврогийн алдагдaltaй байв. Ийм нөхцөл цагдаа нар эхлээд нөхрийг сэжиглэхээс өөр аргагүй болсон. Нэг талаас ууртай, биеэ барьж чаддгүй, зан чанартай, үрлэгэн ихнэр, нөгөө талаас өрөнд дарагдсан гэр бүлийн харилцаанаас залхаж ядарсан нөхөр. Мөрдөгчдийн хувьд энэ нь гэр бүлийн доторх эмгэнэлт хэрэг байж болох байв. Дээрээс нь аллагыг амиа хорлолт мэт харагдуулахын тулд гэр бүлийн зураг, оршуулгын бичиг баримтыг ашигласан хүн гэр бүлийг сайн мэддэг байх ёстой мэт санагдсан. Тиймээс Ягвэ нэг номерын сэжигтэн болов. 2011 оны 12 дугаар сарын 21-нд эхнэр нь нас барснаас хойш 8 хоногийн дараа Ягвэг байцааж эхэлсэн. Түүний санхүүгийн асуудлын талаар асуухад тэр санхүүгийн хэцүү байдал нь аль хэдийн шийдэгдсэн, тэд цуслангийн байшингаа болон мөн клиникийн байраа зарсан гэж тайлбарлажээ. Гэвч мөрдөгчд энэ тайлбарт бүрэн итгээгүй. Учир нь бодит баримтаар түүний компани маш их алдагдaltaй хэвээр байсан байна. Дараа нь түүнд дагуур охиных нь мэдүүлэг болох Ягвэ нэг удаа Мишелээс салах тухай бодож байсан гэж дурдсныг хэлэхэд харин Ягвэ бүх хосын амьдралд сайн муу үе байдаг. Харин бидний хувьд сүүлийн үед харин сайн байсан гэж хэлсэн байна. Гэсэн ч мөрдөгчд түүний үгийг шууд хүлээж авсангүй. Тэд хэрэг гарсан өдрийн өглөөний цагийн хуурайг нь наривчлан шалгасан. Ягвэ өглөө 8 цагийн орчимд босож их нэртэйгээ өглөөний цай уусан. Тэр 8 цаг 45 минутад гэрээсээ гараад шууд клиник рүүгээ явж үзлэг мис ажилбарууд хийсээр 13 цаг хүртэл ажилласан гин. Үүнийг түүний туслах болон үйлчлүүлэгчид баталсан байна.
Ингээд нөхөр алуурчин байх боломжгүй гэж үзв. Одоо хамгийн том асуулт үлдсэн. Хэрвээ нөхөр нь биш бол тэр өглөө 10 цаг 3 минутаас 10 цаг 32 минутын хооронд тэдний гэрт хэн орж Мишелийг цохиж дараа нь ваннд живүүлсэн бэ? Энд нэг чухал зүйл мөрдөгчдийн анхаарлыг татсан. Эгвэ гэртээ буцаж ирэхдээ хаалгыг түлхүүрээр онгойлгосон. Өөрөөр хэлбэл хаалга цоожтой байсан. Хэрвээ алуурчин гадны хүн байсан бол хаалгыг яаж цоожлоод гарсан байх вэ? Энэ нь алуурчин түлхүүртэй байсан гэсэн үг байлаа. Тэдний гэрт нийт 4 түлхүүрийн багц байсан. Нэг нь Эгвэд, нөгөө нь Мишель байсан бөгөөд Мишелийн түлхүүр хаалганы цоожинд дотор талаасаа зоолттой байсан. Нэг түлхүүрийг ач зээнаар нь хэрэгэлдэг бөгөөд шургуулганд байсан. Харин 4 дахь түлхүүр гэрийн үйлчлэгч Ламия Бузумитад байсан гинэ. Тэгэхээр Ламия Бузумита 37 настай 5 хүүхдийн их. Түүнээс гаралтай Парисын 13 дугаар дүүрэгт амьдардаг эмэгтэй байв. Тэрээр хосынд одоо 4 сар орчим ажиллаж байгаа бөгөөд цагийн 11 еврогоор цалинждаг боловч албан ёсоор бүртгэгдээгүй 7 хоногт 3 өдөр буюу Даваа мегмар баасан гарагт ирдэг байжээ. Харин 2011 оны 12 дугаар сарын 13 бол мегмар гараг байсан. За ингээд цагдаа нар түүнийг дуудаж байцаадаг. Ламия эхэндээ Мишельтэй харилцаа нь маш сайн байсан. Тэр намайг хүндэлдэг, надтай үргэлж зөв харьцдаг байсан гэж тэр мэдүүлсэн. Дараа нь цагдаа нар түүний 12 дугаар сарын 13-ны өглөөний цагийн хуваарийг асуухад Ламия тэр өдөр тэдний гэрт огт очоогүй гэж хэлжээ. Түүний хүү гидсний өвчин туссан тул Мишель түүнд ирээд хэрэггүй гэж хэлсэн гэж тайлбарласан байна. Мөн тэр өдөр 13 дугаар дүүргээс огт гараагүй гэж мэдүүлдэг. Гэвч цагдаа нар түүний гар утасны байршлыг шалгахад 10 цаг 43 минутанд Ламиягийн утас Парисын 15 дугаар дүүрэгт буюу одоо хосуудын гэрээс ердөө 100 метрийн зайтай байсан нь тогтоогдсон байна. Цагдаа нар түүний энэ зөрчилтэй мэдүүлгийг ил болгож асуухад Ламия шин тайлбар хэлжээ. 15 дугаар дүүрэгт тэдний гэрт очих гэж биш, харин ажил хайх зар тараахаар очсон гэнэ. Тэр 2 талах нарийн боовны газар зар үлдээсэн, мөн нэг жижиг дэлгүүрээс ус авсан гэж хэлсэн байна. Цагдаа нар үүнийг шалгахаар Ламияг дагуулan явдаг. Эхний талах нарийн боовны газарт хинч түүнийг таньсангүй, зарж олцсонгүй. 2 дахь газар ч мөн адил. Гэсэн ч Ламия бууж өгсөнгүй. Тэр цагдаа нарыг нэг супермаркет руу дагуулж очоод энэ тийм касс чинь намайг танина гэж итгэлтэй хэлжээ. Харин дэлгүүрийн эзнээс лавлахад тухайн өглөө түүний хэлсэн тэр касс чинь огт ажиллаагүй болох нь тогтоогддог. Ингээд Ламия Бузумита гол шижигтэн болж эхэлсэн. Мөрдөгчид түүний тухай илүү гүнзгий судалж эхэлсэн байна. Ламия амьдардаг 13 дугаар дүүргийн байранд хуршүүдийнхээ дунд тийм сайн нэртэй хүн биш байв. Зарим хуршин бүр түүнийг өмнө нь ажиллуулж байсан хүмүүс байсан бөгөөд нэг хос түүнийг үнэт эдлэл болон 26 ширхэгчийг хулгайсан гэж цагдаад гомдол гаргасан байв. Нийт хохирол нь 16,000 евро болсон байна. Тэр хосын ярьснаар Ламия нэг удаа чек хулгайснаа өөрөө хүлээн зөвшөөрөөд та нар намайг гэртээ байгаа юм шиг бэ. Хүсснээ ав гэж хэлсэн шүү дээ гэж өөрийгөө зөвтгсөн гин. Өөр нэг ажил олгогч Ламия түүнээс 8,000 евро зайлссан гэж мэдүүлжээ. Тэр хүн Ламияд мөнгө зээлүүлж оронд нь чек авсан боловч дансандаа хангалттай мөнгөтэй байгаагүй тул мөнгөө авч чадаагүй гинэ. Ингээд цагдаа нар Ламияг өөрийгөө өрөвдүүлж хүнж нөхцөлд байгаа мэт харагдуулан хүмүүсийн итгэлийг олж авдаг, улмаар мөнгө зээлж аваад буцааж төлдөггүй, жүжиглэх чадвартай, залжин бөгөөд бусдыг ашиглаж чаддаг эмэгтэй гэж үзэх болсон байна. Ингээд мөрдөгчид нэг боломжит хувилбар дэвшүүлдэг. Магадгүй Ламия тэдний гэрт хулгай хийхээр орсон байж болох бөгөөд харин Мишель түүний газар дээр нь барьж авснаас болж энэ хэрэг хуурцтаж эцэстээ аллах болон хувирсан байж болох уу? 2011 оны 12 дугаар сарын 22-нд Эгвэ мөрдөгчдийн хамт гэртээ анх удаа эхнэрээ нас барснаас хойш буцаж очсон байна. Тэрээр ажлын ширээнийхээ шургуулгыг онгойлгож чекийн дэвтэр, банкны карт болон бэлэн мөнгөө шалгах үед ойролцоогоор 3,000 евро байсан тухтай хоосорсныг анзаарсан байна. Өгөрч зогсохгүй эхнэрийнх нь алтан үнэт эдлэлүүд алга болсныг мөн илрүүлжээ. Ингээд 2012 оны 1-р сарын 17-ны өглөө Парисын 13 дугаар дүүрэгт цагдаа нар Ламия Бузумитаг гэрээс нь баривчилд цагдан хорж байцаадаг. За гэрт нь нэгжлэг хийх үед түүний гар зүнхнээс алт худалдан авдаг худалдаачны нэрийн удас олцсон нь мөрдөгчдөд улам с ижиг төрүүлдэг. Учир нь хохирогчийн гэрээс алт үнэт эдлэл алга болсон байсан. За цагдаа нар тэр алтны худалдаачныг шалгахад бүртгэл дээр Ламия 2 удаа алт зарсан нь илэрсэн. 2011 оны 12 дугаар сарын 2-нд тэр 10 г алт 225 еврогоор зарсан. Харин 12 дугаар сарын 13-нд яг Мишелийг нас барсан өдөр 40 г алт 665 еврогоор зарсан байжээ. За
За үүнээс гадна түүний банкны дансыг шалгахад 10 дугаар сарын 26-наас 12 дугаар сарын 13-ны хүртэл нийт 1500 орчим евро бэлнээр хийсэн байсан. Мөн тэр нөхөртөө хүүхдүүдийн амралтын төлбөр төлүүлэхээр 1500 еврог бэлэн мөнгөөр өгсөн тогтоогдсон байна. Ингээд Ламия 24 цагийн байцаалтын дараа эцэст нь би тэр өдөр болсон зүйлийн талаар үнэнээ хэлбээр байна гэж мэдгдсэн байна. За тэр 12 дугаар сарын 13-нд Мишелийн гэрт очсон гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч өөрийгөө 10 цаг 30 минутын орчимд очсон гэж хэлсэн байна. Түүний мэдүүлснээр тэр гэрт орж ирэх үед Мишелийн гар утас гинт дуурж эхэлсэн байна. Тэр Мишелийг нэрээр нь дуудаж нэг өрөөнөөс нөгөөд орж хайсаар эцэст нь угаалгын өрөөнд оржээ. Тэнд тэр Мишелийг вананд усан дотор хөдөлгөөнгүй хэвтэж байхыг харсан. Энэ дүр зургийг хараад тэр маш их айж, биеийн чичирч, зүрхэн хүчтэй зохиолж юу хийж байгаагаа ч сайн ойлгохгүй сандран балмагцсан байна. Дараа нь тэр угаалгын өрөөнөөс гарч байрнаас яран гарах гэж байхдаа унтлагын өрөөний хажуугаар өнгөрөхдөө тэнд байсан үнэт эдэрлүүдийг олж харжээ. Тэгээд тэр мөчөд ямар ч бодолгүйгээр тэдгээрийг аваад гарсан гэж хэлсэн байна. Харин бэлэн мөнгөний тухайд тэр өөр тайлбар өгсөн. Энэ бол хулгай биш, харин миний авах ёстой цалин байсан. Надад бэлнээр мөнгө өгсөн гэж мэдүүлсэн байна. За эцэст нь тэр би өмнө нь худал хийсэндээ уучлал хүсэж байна. Хийсэн зүйлээсээ ичиж байна. Гэхдээ би Мишельд огт гар хүрээгүй гэж мэдгдсэн байна. 48 цагийн байцаалтын дараа Ламияг Мишель Лафоржийн үхэлтэй холбоотой хэрэгт яллагдагчаар татаж хор хангид хоржээ. Гэвч мөрдөгчдөд нэг том асуудал байсан. Ламия өөрийгөө 10 цаг 30 минутын орчимд гэрт орсон гэж хэлсээр байв. Харин мөрдөн байцаалтын дагуу Мишель 10 цаг 3 минутаас 10 цаг 32 минутын хооронд нас барсан байх магадлалтай. Хэрвээ Ламия үнэхээр 10 цаг 30 минутанд ирсэн бол тэр энэ аллагыг хийх цаггүй байх байлаа. Үүнээс гадна түүний эсрэг шууд нотлох баримт бараг байсангүй. Хосуудын гэрээс авсан ДНХ-гийн шинжилгээнээс Ламиягийн ДНХ олдоогүй. Харин бүрт сонин цайруулагч бодисны савн дээр, шүүрний ишин дээр үл мэдэгдэх хүний ДНХ илэрсэн. Тэр ДНХ хийнх болохыг тогтоож чадаагүй байна. Тэгэхээр мөрдөгчд буруу хүн рүү чиглэсэн байж болох уу? Лафоржийн гэрт үл мөрөө үлдээсэн тэр үл мэдэгдэх хүн үнэндээ хэн байсан бэ? Энэ асуултад хариу хараахан тодорхойгүй байхад мөрдөн байцаалтын явцад гинтийн хинж таамаглаагүй эргэлт гарч ирсэн. 2012 оны 2 дугаар сарын 20-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчимд эрүүгийн цагдаагийн албанд нэгэн нэргүй загтал иржээ. Тэр загталд 12 дугаар сарын 13-нд Мишель хадагтай эрт цэвэрлэгч ганцаараа байгаагүй. Түүнтэй хамт Кристоф гэдэг энэтхэг хүн байсан. Тэр 15 дугаар дүүргийн олон хүнийг залилсан ойр орчмын хүмүүс бүгд түүнийг мэднэ хэмээн бичсэн байв. Хэрв энэ үнэн бол Ламия тэр өдөр ганцаараа байгаагүй, харин хамсаатантай байж магадгүй болж таардаг. Загталд дурсан Кристоф гэдэг хүн өөрийгөө хөрөнгө оруулалтын мэргэжилтэн гэж танилцуулдагч, үнэндээ хүмүүсийг өндөр ашиг амлан хуурч мөнгө авдаг залилан мэтлэгч байжээ. За олон хүн түүнд итгэж мөнгө өгөөд буцааж авч чадаагүй байсан аж. Хохирогчийн нөхөр Эгвэ хүртэл түүнийг мэддэг байсан бөгөөд өмнө нь санал тавихад нь түүнийг луйварчин гэж мэдээд шууд холдсон байна. Цагдаа нар Кристофыг олж баривчлан байцаахад тэр тайван байдлаар бүх зүйлийг өгөөсгдөг. Би Мишель болон Эгвэг хүндэлдэг байсан. Бидний хооронд ямар ч маргаан мөнгөний асуудал байгаагүй гэж мэдүүлсэн. Мөн Ламия Бузумита гэдэг хүнийг огт танихгүй, нэрийг нь ч өмнө сонсож байгаагүй гэж хэлсэн байна. Дараа нь мөрдөгчд түүний гар утасны мэдээллийг наривчлан шалгадаг. Үр дүнд нь Кристофийн мэдүүлэг баттай болох нь тогтоогджээ. Тэр өдөр тэр Парисын 16 дугаар дүүрэгт байрлах гэртээ байсан бөгөөд утасны байршлын мэдээллээр гэрээсээ огт гараагүй нотлогдсон байна. Мөн түүнийг Ламиятай холбох ямар ч баримт олдсонгүй. Ингэснээр нэргүй загталд бичигдсэн мэдээлэл бодит үндэслэлгүй, магадгүй Кристофоос хохирсон хин нэгний өш хонзонгийн илрэл байсан байж болох юм гэж мөрдөгчд дүгнжээ. Тиймээс тэд энэ мөрийг орхиж дахин Ламияд анхаарлаа төвлөрүүлэх болсон байна. Мөрдөгчд түүний 12 дугаар сарын 13-ны өглөөний цагийн хуваарийг дахин найривчлан шалгадаг. Тэр өмнө нь би 10 цагт том охинтойгоо хамт гэрээсээ гарсан, охин маань сургууль руугаа явсан гэж мэдүүлсэн байсан. Гэвч цагдаа нар охиных нь гар утсыг шалгахад өглөө 8 цагаас 13 цаг хүртэл түүний утас сургуулийн орчимд байсан. Өөрөөр хэлбэл охин нь 10 цагт гэрээсээ гараагүй. Ингэснээр Ламиягийн мэдүүлэг дахин худал болсон. Ингээд цагдаа нарын хувьд Ламия өглөө 9 цаг 30 минутын үед гэрээсээ гарсан байх бүрэн боломжтой гэж үзсэн. Хэрэг үнэхээр тийм байсан бол тэр Лафоржийн гэрт очих, Мишельтэй маргалдах, улмаар түүнийг алах, дараа нь үнэт эдэл хулгайлах, эрийн газрыг цэвэрлэж улмөрөө арилгах. Бүр цаашлаад бүхнийг
амиа хорлолт мэд харагдуулах хүртэл зохион байгуулад тайван гарч явахад хангалттай хугацаа байсан гэж мөрдөгчд дүгнжээ. За ингээд 2014 оны 10 дугаар сарын 20-нд хэрэг гарснаас бараг 3 жилийн дараа Мишель Лафоржийн хэргийн шүүх хурал эхэлдэг. Ламья тэр үед 41 настай 5 хүүхдийн эх байсан бөгөөд түүнд бүх насаар нь хорих хүртэл ял онох боломжтой байв. Гэвч тэр шүүхийн танхимд байр сууриа өөрчлөөгүй. Тэр худал хэлсэндээ уучлал гуйж үнэт эдэл хулгаасандаа ичдэг гэж хэлсэн ч би Мишель Лафоржийг алаагүй. Би түүнд халдаагүй гэдгээ дахин мэдгцээр байсан байна. Шүүхийн шийдвэр анхнаасаа тодорхой биш байлаа. Учир нь өмгөөлөгчийн тал хэргийн талаар олон эргэлзээтэй асуудлыг хүндэн тавьсан. Юуны өмнө хэргийн явдлыг дахин сэргээх туршилт хийгдээгүй байсан тул Ламья ганцаараа 65 кг жинтэй Мишелийн биеийг чирч банд хийж чадсан эсэх нь огт батлагдаагүй гэж тэд онцолсон. Тэр үед Ламья өөрөө өвчтэй байсан бөгөөд 20 кг-аас илүү жинтэй зүйл өргөхөд дотор цус алдалт үүсэх эрсдэлтэй байсан тухай өмгөөлөгч нь тайлбарсан байна. Тиймээс тэр үүнийг физикийн хувьд хийж чадсан гэдэгт итгэхэд бэр хэмээн өмгөөллийн тал маргаж байв. Үүгээрч зогсохгүй өөр нэг чухал асуулт гарч ирсэн нь Ламья ийм нарийн зохион байгуулалттайгаар хэргийн газрыг амиа хорлолт мэд харагдуулах чадвартай хүн байсан уу? Түүнийг хоригдож байх хугацаанд уулзсан сэтгцийн эмч сэтгэл зүйч нарын дүгнэлтээр тэр ийм нарийн төлөвлөгөө зохиох түвшний сэтгэх чадвартай хүн биш гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч яллагч болон хоригчийн талын хувьд Ламьягийн эсрэг баримтууд хангалттай ноцтой байсан. Тэр хэргийн газар байсан нь тогтоогдсон, тэр удаа дараа худал мэдүүлэг өгсөн, тэр үнэт эдэл хулгайсан нь батлагдсан. Мөн тэр алга болсон алттай холбоотойгоор эд зүйл зарсан баримт жилэрсэн. Тиймээс хэрв тэр биш бол өөр хинбэ гэсэн асуулт зайлшгүй тавигдаж байв. Эцэст нь 2014 оны 10 дугаар сарын 24-нд 5 өдөр үргэлжилсэн шүүх хурлын дараа шийдвэр гарч Ламья Бузумида 18 жилийн хорихял сонссон. Гэвч 2016 оны 4 дугаар сарын 15-нд давж заалах шатны шүүхтэр хэрэг эрс өөрөөр эргэжээ. Мөрдөн байцаалтын явцад олон тодорхойгүй эргэлзээтэй зүйлс байсныг харгалзан үзэж шүүх Ламьяг хүн амны хэрэгт буруугүй гэж үзэн цагаатгсан байна. Харин тэр зөвхөн ажил олгогчийнхоо үнэт эдлийг хулгайсан хэрэгт буруутай гэж тогтоогдож 3 жилийн хорихял авчээ. За ингээд өнөөдрийн манд хэрэг үүгээр өндөрлөж байна. Та нар энэ хэргийн талаарх сэтгэлдээ бусдтайгаа хуваалцаарай. Бичлэг маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл лайк болон subscribe дарж сувгаад дэмжээрэй. Дараагийн хэрэгээрээ уулзлаа. Түр баяртай.